Сайн мэцхан та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр технологийн томоохон дэлхийн технологийн томоохон компаниудын ярилцлагын тэнцэг 150 өдрийн чаленжийн дараач өдөр эхэлж байна. Тэгэхээр өнөөдрийн бидний бодох бодлого ямар нэртэй бодлого вэ гэхээр add to numbers гэдэг нэртэй бодлого байна. За энэ бодлого нь юу вэ гэхээр linked list-ийн бодлого байгаа. За linked list тийм ээ. За тэгэхээр энэ бодлого нь яадаг бодлого вэ гэхээр хэдүүлэнд нь ямар нэгэн хоосон биш linked list өгдөн. За тэр нь болохоор хоёр одоо эерэг бүхэл тоог одоо илэрхийлэх нэ. За тэгэхээр тэр digit-үүд бол reverse order буюу одоо эсрэгээр бичигдсэн байгаа. Одоо жишээ нь 243 биш тийм. Энэ яг нэг 243 биш 342 гэдэг тоохгүй юу. Тэгээд эсрэгээрээ юу н бичигдсэн байгаа учраас бид нэр шууд нэмчиж болно гэж ойлгож байна. За тэгээд энэ хоёр тоог гэж одоо хооронд нэмэх гээд байгаа. Тэгэхээр үндсэндээ бол 342 дээр нэмэх нь 465 гэдгээр үйлдэлийг хийх гээд байгаа байхгүй. Бид нар хойноос ихэрдэг учраас хэдүүлэн бүр амархан болгож өгөөд угаасаа эсрэгээр нь биччихтэй. Тийм учраас хэдүүлээ шууд нэмчиж болно. За тэгэхээр хэдүүлээ энэ бодлогыг яаж бодох юм бэ гэдэг одоо асуудал байгаад шүү дээ. Эхлээд хэдүүлээ зүгээр л энгийн энэ нэмэх үйлдэлийг яаж хийдгийг хэдүүлээ өөрсдөө санчи. За тэгэхээр хэдүүлээ 2 дээр 5-ыг нэмдэг те. 2 дээр 5-ыг нэмдэг. За энэ бол ямар нэгэн энэ дээрээ санах тоо мо байхгүйгээр зүгээр нэмэгт чинь тийм ээ. Санах тоо бол одоо тийг штэ. Тэнгүүд одоо 4 дээр 6-ыг нэмэхэр чинь 10 гарна. Тийм учраас тгийг энд тавиад 1-ийг сандаг тийм ээ. Тэгвэл 1 3 4-ийн нийлбэр бол 8 гээд 807 гэдэг тоо гардаг. За ерөнхийдөө бол яг нэг иймэрхүү байдлаар хэдүүлээ санах тоон дээрээ нэг хувьсагч эхний энэ ганцхан цифрүүд дээрээ 2 хувьсагчийг авч явах нэ. За ерөнхийдөө бодлого бол санаа бол ойлгомжтой байх гэж найдаж байна. Яг тэгвэл хэдүүл бол энэ нэмэх асуудлын 4 аргын тоог бол багасаа үзсэн шүү дээ тий. За тэгэнгүүт хэдүүл ингээд одоо нөөдүүд дээр ажиллахад ч гэсэн ямар ч тийм ялгаа бол гарахгүй шүү дээ. Ерөнхийдөө нэг тийм хэцүү зүйл бол байхгүй. За ингэ явчих тий. Хэдүүлэнд нь угаасаа S1 S2 гэдэг угаасаа энэ хамгийн ихнийх нь head rule point хийж байгаа point руу байгаа. Одоо энэ бол S1 S2 тий. За энэ бол point хийж байгаа point руу байгаа. За тэгэнгүүт хэдүүлээ угаасаа хамгийн ихний S1-ийн point хийж байгаа point руу 2 гэдэг value дээр байна. За тийм учраас хэдүүлээ энэ 2 гэдгийг нэг var 1 гэдэг нэг юун дээр авчир та. Хоосон биш байгаа учраас тий. Хоосон биш байгаа учраас var 1 гэдэг дээр авчи. Тэгвэл var 2 дээр юу авах вэ гэвэл 5-ыг авчи. За хэдүүлээ хоосон байвал ерөнхийдөө юу авах вэ гэвэл угаасаа тгийг авчих штэ. Яа тгийг авч байгаа вэ гэвэл угаасаа тиг бол ямар нэгэн тэр нэмэх асуудалд бол өөрчлөлт оруулахгүй учраас тгийг авчиж байгаа. За тэгвэл carry бол мэдээж carry гэдэг одоо энэ санаж байгаа тоо тий. Энэ санаж байгаа тоог хэдүүлээ carry гэд нэрсчээ. За carry бол хэдүүлэнгийнх нь хувьд юу вэ гэхээр энэ хоёр тоог нэмээд гарч байгаа. Энэ хоёр тоог хооронд нэмээд 10 тугахад гарч байгаа тоог бол carry гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Carry бол бидний хувьд бол энд бол тиг гарах нь байна. За тэгвэл яг жинхэнэ хоорондынх нь нийлбэрүүд хэд гарах юм бэ гэхээр за нийлбэрч явахдаа одоо нөгөө нэг одоо яг энэ доор нь бичиж байгаа энэ тоо тий. Энэ тоо хэд гарах юм бэ гэхээр хэдүүлээ 2 дээр нэмэх нь 5. Эннийхээ 10 тугаах үлдэгдлийг нь олж шүү дээ. 10 тугаах үлдэгдлийг нь олчингууд энэ бол 7 гэд энэ тоо гарах нэ. За тэгвэл 7 гэд тоо гарцсан. 7 гэд тоо гарангууд за хэдүүлсэнд нь энд бас дахиад нөгөө нэг дами юу хэрэгтэй юм ба шүү дээ. За хэдүүлээ дами хэрэгтэй. За тэгвэл дамигийнхаа дараачих нь болохоор юу вэ гэхээр 7 тийм ээ. Тийм учраас 7-той нэг нode хийгээд энэ дээрээ тавьчих нэ. За тэгэнгүүт хэдүүлээ эннийхээ нийлбэрийг нь олсон юм чи одоо S1 S2-оор баруун тишин явуулж шүү дээ. За ямар нэгэн хоосон юу таарчвал бол угаасаа тэн дээр хоосныг хадгалаад явчихд бол болно. Хэрвээ дараачих нь бол хоосон байвал гэдгийг шалгаад тэгээд юу байвал болчихно. За тэгэхээр S1 нь бол ийшиг орчих нь байна. S1 нь бол ийшиг. Одоо S2 нь бол
6 руу орчих нь байна. За энэ хоёрын хооронд нь нэрбрийг нь олоод хэдүүлээ юу яах нэ? За одоо тэгэхээр vase 1 нь бол бидний мэдж байгаагаар 4 болж шүү дээ. Тэгмээ vase 2 нь бол хэд болж ийн вэ гэхээр 6 болж байна те. Тэгмээ carry-г нь болонгууд энэ хоёрын хооронд нь нэмээд 10 тугаана. Тэгэхээр 10-ыг хуваах нь 10 босох нь шүү дээ. Хооронд нэмчихэж байгаа учраас те. Тийм учраас 1 тэгвэл sum нь хэд болох юм бэ гэхээр 10-ыг можло 10 шүү дээ. Тийм учраас 10-ыг 10 туваахад бол үлдэгдэл гарахгүй. Тийм учраас энэ бол тэг. Тийм учраас дараачих нь юу хийж байгаа нь бол тэгтээ юу байх нэ. Тэгээ за дараачих руу ороод явсараад хэдүүлээ 7 8 гэдэг нөөдүүдтэй ийм юу гаргаж авах нэ. За тэгэхээр ерөнхий бодлогын санааг бол ойлгосон байхаа гэж найдаж байна. За тэгээд ямар нэг асуух зүйл байвал комент хэсэгт бичээрэй. За тэгээд хэдүүлээ одоо кодчж үздэхье. Кодчдод үзье. За хэдүүлсэнд нь бол одоо list node гэдэг ийм Өөсөө list node гэдэг чи юуг илэрхийлж байна вэ гэвэл linked list-ийг илэрхийлж байгаа шүү дээ. Хэдүүлсэнд нь dummy гэдэг. За dummy гэдэг юуг бол бас интернет сайгаад үзүүл бас илүү ойлгомжтой тайлбард бол олдох хаа. Ерөнхийдөө бол dummy гэдэг нь юу хэлээд байгаа вэ гэвэл бид нэр энийг зүгээр ихэрж байгаа linked list-ийнхаа толгой нь олгож аваад тэгээд linked list-ийнхаа одоо бодсныхаа дараа авсныхаа төгсгөл хэдүүлээ ерөнхийдөө бол одоо dummy-г бол устгах тийм зүйлийг хэлээд байгаа байхгүй. За curry гэдэг нь болохоор dummy-гаас ихсэн. За тэгээд хэдүүлээ carry буюу одоо нөгөө санжаага тоогоо хадгалах хэрэгтэй шүү дээ. За хамгийн ихсэд юунаас ихсэх вэ гэвэл S1 болон S2 мөн carry тэгтээ тэнцэхгүй байх үед. За энэ гурван нөхцөлийн айс нэг нь бийж яхад л хэдүүлээ бол кодо бичээд ээж усах нь байна. За тэнгууд хэдүүлээ vase 1-ээс ихсэн шүү дээ. Хэрвээ vase 1 нь за S1 нь ямар нэгэн юуг агуулж ивэл тэ null point биш бол хэдүүлээ яах вэ гэхээр S1-ийнхаа value-г нь юун дээр хадгалж чинь тийм ээ. Vase 1 дээр хадгалж чинь үгүй бол t-ийг хадгалж чинь. За дараа нь int vase 2 за S2-ийнхоо vase-ыг яг ижлэхэн юугаар хадгалж чинь. За тэнгуү хэдүүлээ carry дээр юу хадгалах вэ гэвэл vase 1 дээр нэмэх нь vase 2 за энийг хаастанд хийчихье. Энийг 10 болсон тий. За тэнгуү нөгөө тал дээр юу вэ гэхээр хэдүүлээ за sum гэд нэрлэлчээ л да тий. Тэгэхээр хаалт нэгээд vase 1 дээр нэмэх нь vase 2 тэрийг 10 туваа тий. За тэгээд хэдүүлээ ерөнхийдөө энэ sum-аар одоо өөртөө юугаа хийчихнэ. За юу гэж бичиж шүү дээ одоо curry next нь юу вэ гэхээр new list node sum ингээ бичиж ерөнхийдөө болно. Тэгэхээр энэ нь юу хийж ийнэ вэ гэвэл шинэ нодыг гаргаж ирж байна. Sum гэдэг одоо юутай valueтэй шинэ нодыг гаргаж ирж байна. За тэгээд энэний дараа хэдүүлээ угаасаа S1 нь юу вэ гэхээр S1 нь ямар нэгэн юутай ямар нэгэн зүйл байвал null pointer биш бол S1-ийн x руу орно. Үгүй бол зүгээр null pointer хийчих нь. За тэгмүүд S2 нь яг ижлэх шүү дээ. S2 нь яг next нь за тэгээд null pointer хийчих нэ. За ингээ ерөнхийдөө хэдүүлгийнх нь юу болж байна. За тэгэнгүүт хэдүүлээ одоо яагаад dummy хэрэгтэй байсан бэ гэдг нь одоо resource дээр dummy-гийн next-ийг хэдүүлээ хадгалаад авчихна. Next-ийг нь хадгалж аваад dummy-га ерөнхийдөө delete хийчихэд ерөнхийдөө болох нэ. За тэгээд resource return хийчихэд хэдүүлэг нь хариу гарах байгаа гэж бодож байна. За хэдүүлээ хариугаа шалгаад үзье. Магадгүй алдаа гарч бас магадгүй шүү дээ. Ямар нэгэн зүйл дээр алдсан байж магадгүй. За тэгсэн байна. Хэдүүлгийнх нь юу цаашаага явахгүй байна. За хэдүүлээ харцгаая. Юун дээр за тэгэхээр алдаа нь юу болж гарч ирж байгаа вэ гэхээр хэдүүлээ энэ дээр carry-га нэмэхээ мартсан байна шүү дээ. Carry-га нэмжиж юуг нь олно шүү дээ. За хэдүүлээ энэ дээр тэгэхээр ер нь зүгээр амархнаар нь хийгээв зүгээр ингэж хийчих болно дөө. Заавал юуг нь бүгдээр нь хийх гэдэг хаалбар байхгүй. Энэ дээр тэгэхээр самаа хадгалаад. Тэгвэл за энийг хэдүүлээ заавал энийг ингэж бүгдээр нь хийгээд хаалбар байхгүй. Зүгээр энэ дээрээ самыгаа 10 байгаад хийцэн ч гэсэн болно шүү дээ. За ерөнхийдөө одоо
ямар нэг асуудал гарахгүй хаа гэж найдаж байна. Тэр carry-га нэмэх юм бол мартчих үгүй. За тэгсэн чинь дахиад асуудал гарч ирж байна. За юун дээр асуудал гарч ирж байна вэ? Угаасаа энийг мартчихсан юм биш үү? Одоо Curry-го дараачихаа юу нь явуулах хэрэгтэй шүү дээ. Энийг мартсан байна. За дахиад үздэцгээе хэдүүрээ. За одоо бол болж байна те ямар ч асуудалгүй. За Curry-го бас дараачих нь юу руу явуулж ийж дараачих нь нүүд рүү явуулж тэрний дараагийн нүүдийг нь хийх боломжтой болгоно шүү дээ. Тэ тэрийг мартаад явуулсан байна. За тэгэхээр энэ дээр бол ууч төссөн. Одоо ямар нэгэн confusion үүсгэсэн бол за тэгэхээр өнөөдрийн бодлого бол иймэрхүү байлаа. Ерөн бодлогын хувьд бол lead code-ийн medium гэж байгаа боловч ерөнхийдөө easy руу арай дөхөх medium гэх юм уу? Ийм амархан төрлийн бодлого байна. За тэгээд хэрвээ ойлгоогүй хэсэг байгаа бол комент хэсэгт ямар санаа зовдгүйгээр асуугаарай. Би өөрийнхөө завтай цагаар хариулаад өгч болно шүү. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe доош манай channel-ыг дэмжээрэй.